өөрийнхөө бяцхан ажлынхаа өрөөг танилцуулъя. За ингээд ерөнхийдөө бол эндээ ингээд ийм самбартай тэгээд номнууд ингээ уншдаг байгаа. Номнуудаа ингээд тавьсан. За тэр дээр байгаа болохоор ч миний одоо анх гаргаж ирсэн одоо мөрөөдлийн самбар байна. За тэгээд ингээд мөрөөдлийнхаа самбаруудыг ингээд бүгднгийн за сүүлдээ бүр энд ингээ хүртэлтэй 22 оных энэ бүр 24-өөс 25 оных гээд 19 оноос хойшоогоо би мөрөөдлийнхаа самбарыг гаргасан байгаа. За тэгээд энд болохоор чинь би өөрийнхөө мөрөөдлийг 100 ширхэг мөрөөдлийг бичсэн байгаа. Ерөнхийдөө бол мөрөөдлөг бичих юм бол 100 мөрөөдлөг бичих юм бол биелдэг гэж байгаа. За технээсээ биелээ явж байгаа. За тэгээд би өнөөдөр ном уншингаа айгу сонирхолтой юм ялаа л да. Яг ийшээ ингээ харж агаад 2025 он ерөөхдөө л одоо удахгүй дуусна шүү дээ. За тэгээд өөрийнхөө 25 оныхоо мөрөөдлийг яг нэг жилийнхаа мөрөөдлийг бичсэн чинь бүгдээрээ шахуу бэлдсэн байгаа байхгүй юу? Амар сонирхолтой. За тэгээд энэ болохоор чинь Founders Emerald бол угаасаа болсон шүү дээ. Тийм ээ? Маргад эрдэнэ цолтой болсон байгаа. Маргад эрдэнэ үндэслэх цолтой болсон байгаа. За тэгээд би бүкүүгээр ингээд гэр бүлтэйгээ аялсан байгаа. За крузээр сая аялаад ирээ сар болоогүй, сар гарна л болж байна. За тэгээ өглөө болгон айгу эрүүл зуршилтай болж ингээд айгу гоё юм комморнинг буюу эрүүл гэд хөтөлбөрөө одоо амжилттай явуулж байгаа. Маш олон хүмүүс цуг одоо хамтраад одоо гоё эрүүлжээ явж байгаа. За тэгээд Чежүд рүү аялмаар байна гэж Чежүд рүү баг 2 ч удаа аялсан. Сая төрсөн өдрөөрөө 3 сарын 9-нд бас Чежүдгийн халаасан дээр бас гэр бүлэрээ гарчаад ирсэн байгаа. За тэгээд ингээд харах юм бол ерөнхийдөө одоо би арай биелж амжаагүй байгаа мөрөөдлүүд юу вэ гэдгсэн чинь одоохондоо Diamond арай болоогүй байгаа, удахгүй болно. За тэрнээс гадна ингээд Чежүд өөрийн гэсэн юм гэр авах гэдэг энэ маань болохоор одоо 100% болоогүй байгаа. За тэгээ би болохоор чи юм бенз машин төртэй авахгүй тэгсэн мөртөө SUV гэдэг юм өндөр машин төртэй. Энэ машинаа арай авах болоогүй байгаа. За тэгээд ийм аяллаа юм гоё машинтай болно гэд тэгсэн энэ маань болохоор ч одоохондоо арай л бас амжаагүй байна. Тэгтээ яг биелнэ гэж бодож байна. За тэгээ 2029 онд ерөнхийдөө Лас Вегасаар явах нь тодорхой болсон байгаа. Гэх зэргээр ингээд ардаа мөрөөдлийнхаа самбарыг гаргачихсан чинь ингээд баг хэдэн өнд биелсэн баг талаас дэш өнд биелсэн бааз баг ингээд биелсэн байгаа байхгүй. Одоо ингээд идэр бүгдээрийг биелсэн гэсэн үг одоо энэ хүртэл. Тэгэхэд баг тал юу аах вэ? Баг 70% биелсэн байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн байна ч гэсэндээ гоё ингээд мөрөөдлийнхаа самбарыг гаргаараа. Заавал бизнес хийдгүү ч гэсэндээ та бүхэн байна. Хүн болгон л мөрөөдөлтөй зорилготой юм чинь гоё мөрөөдөл зорилго гэдрээ гоё бичээрэй манайхаа.